Монгол Улсын засгийн газраас хүнсний хувьсгал, цагаалт, атрын 4-р аян шинэ хоршоо зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж, үүнийг дагсан хөрөнгө оруулалтууд орон нутгийн иргэд аж ахуйн нэгжүүд хурж, бизнесийн өгөөжийг нэмэгдүүлэх үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байна. Төвлөрлийг сааруулах эдийн засгийн тэгш хүртээмжийг бий болгох зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар иргэдэд мэдлэг мэдээллийг зөв өгөх, хүртээмжийг сайжруулах үүднээс шинэ хоршоо хөдөлгөөний талаарх мэдээллийг өгөх, иргэдийн санал хүсэлтийг авах хилцүүлгийг Шадар сайдын ажлын албанаас Дархуул аймагт зохион байгууллаа. Өөртөө аль болох юу гэдгийг зохион байгуулалтанд орж нэгдэж илүү нэг байгууллага бол нэг сум бол 3 сумын хэмжээнд сум орон нутгууд маань нийлээд аймгийн хэмжээд аймагуд маань нийлээд бүсийн хэмжээнд ингэж үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Тэгээ энэ талаар л ер нь бол мэдээлэл солилцож мөн цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлж болох ажлуудын талаар шинэ оршоо хөдөлгөөн хэрвээ үр дүнтэй цаашид хэрэгжүүлэхэд бас өөр ямар боломжуудыг иргэд олон нийт маань ойлгож энийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэг талаар ер нь санал солилцож саналуудыг нь бас авах чиглэлээр ийм ажил зохион байгуулагдлаа. Хилцүүлэгт оролцсон иргэдээс шинэ хоршоо хөдөлгөөн нь зөвхөн малчдад зориулагдсан хэрэгжиж байгаа нь учир дутагдaltaй байна. Орон нутагт амьдарч байгаа иргэдэд шинэ хоршоо хөдөлгөөнд орж нэгдэн ажиллах боломжийг нээж өгөх шаардлагатай байна гэсэн санал хүсэлтийг гаргалаа. Малчдаас үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг цаашдаа илүү хэмжээнд боловсруулан зах зээлд нийлүүлэх боломж байгаа учраас энэ талаас нь төр засгийн дэмжлэг шинэ хоршоо хөдөлгөөнөөр дамжин сум орон нутагт амьдарч байгаа малчин бус иргэдэд хэрэгтэй байгааг иргэдийн зүгээс онцлон ярьлаа. Дээр хүндсэн асуудлыг ирсэн ажлын хэсэг хүлээн авч Шадар сайд болоод цаашлаа засгийн газарт уламжлан хэрэгжүүлэх чиглэлд зорин ажиллана гэдгээ илэрхийллээ.